Үндэсний цэцэрлэг түрээлэн 8 ариун цэврийн байгууламжтай. Гэвч төвийн шугамд холбогдоогүй шалтгаанаар өвөл ашиглах боломжгүй байгаа юм. Үүнд иргэдийн зүгээс удаан салхилах боломжгүй гэдгийг илэрхийлж байлаа. Харин энэхүү асуудлыг шийдэх арга замын хүрээнд үндэсний цэцэрлэг түрээлэнгээс олон нийтийн цогцлбор барих зураг төслийн ажил явагдаж байгаа. 2027 оны нийслэлийн төсөвт өргөн барихаа илэрхийллээ. Өвөл хаврын улирал үндэсний цэцэрлэг түрээлэнд ажлын өдрөөр 30-аас 50 иргэн салхилдаг. Харин амралтын өдрөөр энэ тоо 70-аас 100 иргэн болж нэмэгддэг. Энэ тоо үзүүлэлтэн цагаагаар дулаархад 2-оос 3 дахин нэмэгддэг. Гэвч ариун цэврийн байгууламж байхгүй улмаас иргэд удаан салхилах боломж хомс байдаг байна. Мөн зуны улиралд ариун цэврийн өрөөг нээдэгч ариун цэвэр эрүүл ахуйн шаардлага хангадаггүй байна. Одоо энэ чинь хүн үрээд бас нэг одоо бие засах ч юм уу хүүхдээ хураалах хэрэг бас гарна шүү дээ. Тэгэхээр ерөөс ямар ч тийм нэг нөхцөл шаардлагыг хангаагүй байдаг нь жоохон дутагдaltaй. Тэгээ бид нар ч одоо ийш SEO орох ч юм уу те GS тэгэл тиймэрхүү нь ойл ашиглана гэдэг чинь бас жоохон тэмэлээдэг тий. За би бол ер нь бол зуны улиралд гүүх гэж ирдэг байгаа. Тэгээ гүүх гэж ирээд ингээд гүүж явж байгаад мэдээж бие засахын тулд 0 орох хэрэгтэй болдог. Тэнгүүт би заавал энэ хашаанаас гарч иж 0 орох хэрэгтэй болоод байгаа. Тэр нь нэг тулгамдсан нэг асуудал болоод байгаа. Цаашдаа тэгэхээр өвөл ажилдаг сайхан нойлоотой болох хэрэгтэй. Тэгээд дамаа настай голцсон уусууд ингээл агаарт явна, шээсэн хөрнө. Бицэх газар байхгүй. Тэгэл энэ тэнд ил задгаа бицсэж штэ. Үзэгч танд харагдаж буй энэ чингэлэг бол үндэсний цэцэрлэг түрээлэнгийн ариун цэврийн байгууламж. Энэ байгууламжийг нийтэд үйлчлэх зорилгоор 2014 онд байгуулжээ. Энэ байгууламж нь зөөврийн зориулттай учраас бохир соргуулан авдаг. Иймээс цагаагаар хүүтэрч хасах градуст ороход ашиглах боломжгүй болдог байна. Харин үндэсний цэцэрлэг түрээлэнгийн зүгээс энэ асуудлыг шийдэх хүрээнд олон нийтийн цогцлбор барих ажлыг санаачилжээ. Энэхүү ажлын зураг төсөл хийгдэж дуусаагүй 2027 оны нийслэлийн төсөвт тусган хэрэгжүүлэхээр зорж байна гэж тайлбарллаа. Олон нийтийн үйлчлэгээний цогцлбор буюу байгууламж гэсэн үг. Тэр байгууламж нь өөрөө дотроо юу авах юм бэ гэхээр одоо олон нийт юуны иргэдэд зориулсан 0 мөн локер мөн цаашлаад одоо их хүүхдийн хуурайлах хэсэг гэдэг тийм одоо хэсгүүдийг бүгднийг төлөвлөсөн гэсэн үг. Тэгэхээр тэр одоо ашиглалтанд орчих юм бол өвлийн улиралд мөн ашиглах боломжтой төвийн шугамд бүгд холбогдсон юм. Тийм бол загвар зураг одоохондоо явж байна. Одоо мэдээж ашиглалтанд орох хугацааг нь бол би мэдэхгүй байна. Харамсалтай тухайн цогцлбор нь хизээ ашиглалтанд орох нь тодорхойгүй. Улаанбаатар хотод гэр бүлээрээ цагийг өнгөрөөх боломжтой цэцэрлэг түрээлэн цөөн байдаг. Гэвч цөөн хідэн цэцэрлэг түрээлэн хүний анхдагч хэрэгцээг хангахгүй улмаас тухтаа чөлөө цагаа өнгөрөөхөд бэрх байдгийг зөвхөн энэ жишээнээс харж болно.